санаа. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр болохоор би 2 дугаар сараа төлөвлөхгүй. 2 дугаар сараа бол төлөвлөсөн байгаа. 2 дугаар сараа төлөвлөсөн. Тэгээд 2 дугаар сарынхаа яг энгийн бужааныхаа ажигууд бас араас нь нөгөө хичээлд зориулсан таймтейбл гэдэг тийм bullet journal-ыг бас оруулж ирэхэд шийдсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол bullet journal for students гэдэг бичлэг болох гэсэн. Тэгээд энийг би бас 2 сарын 1-ээс эхлээд өөрөө ашиглаад явна. За тэгээд ер нь тиймэрхүү дээ. Тэгээд 2 дугаар сарын нүүрнүүд ямтай бичлэг хийхийг хүссэн. Зүгээр ганцаараа суугаад төлөвлөмөр санагдсан, залхуурсан. Тэгээд ер нь бол бичлэг хийгээгүй уучлаарай. Тэгээд илүү детальчлаад харахыг хүсвэл миний энэ доор тэр дээр замисгүй дөрвөн болон гээл нэг дээр харагдж байгаа Instagram руу ороод үзээрэй. Тэгээд бас би Instagram-ийнхаа линкийг энэ доор description box дээр үлдээч. За тэгээд жоохон нойрмог байна. За бүдэр бичлэгнээр. За тэгээд ерөнхийдөө бол 2 дугаар сарын төлөвлөлтийн нүүрнүүдээ энэ бичлэг дээрээ ерөнхийдөө харуулахгүй байгаа. Тэгээд удахгүй угаасаа Instagram хуудсан дээрээ оруулна. Тэгээд сая ингээ хальт харуулж байна. Тэгээд cover page дээргүй илүү дутуумгүй яг 2 дугаар сарын үндсэн төлөвлөлтийн маань нүүрүүд маань болохоор яг 3 нүүр л болсон. Нэг нүүр нь болохоор номын тэмдэглэл байгаа. За тэгээд хамгийн ихэнд хичээлийн хуваараа гаргах хэрэгтэй. Мэдээж хичээлээ ер нь төлөвлөх юм чинь. За тэгээд brush pen ер нь одоохондоо байхгүй болохоор ер нь бол зүгээр mild liner-аараа бичээд тэгээд шууд ингээд юу мэлчимдээ ингээд шууд ингээд жоохон давхарлаад тэгээ юм хурамчаар каллиграф хийгээд бичдэг болсон байгаа. За тэгээд schedule гэж унших нэг meeting буюу нөгөө нэг уулзалтын нөгөө нэг цагуудаа уулзалт гэх бах тий. Манай болохоор Teams гэдэг аппликейшнийг ашиглаад манай сургууль хичээл орж байгаа. Тэгээд тэрэн дээр дандаа ер нь бол хичээл гэхээс илүү зүгээр meeting гэж явдаг. Тийм болохоор ингэ бичсэн байгаа. Тэгээ манай сургууль бас 8 цаг 7-8 цагаар хичээл ордог ч гэсэн карантины үеэр болохоор зүгээр 6 цагаар ордог болсон. Тийм болохоор миний үед 5-ыг харьцах нь 6-ыг харьцах нь 6-ыг харьцах нь 7-гийн нүд хийж байгаа. Ер нь бол 5-ыг харьцах нь 6 л та. Нөгөө нэг илүү 2 нүд нь яаж авах гэхээр дээрээ нөгөө нэг Monday, Tuesday, Wednesday буюу ингээд гаргуудаа бичнэ. Нөгөө илүү нүд нь болохоор 1-р цаг, 2-р цаг гэж тэрийгэ бичнэ. Тэгээ ер нь бол зүгээр цагаар нь яг 10 цаг, 11 цаг гэхгүйгээр яг хичээлхийн цагаар нь хичээлэхээ дараалалаар явуул надад бол арай амар юм шиг санагдсан. За тэгээд хүснэгтэй бол зурж байна. Тэгээд ер нь бол хүснэгтэн дээрээ жоохон фейлдсэн. Тэгээд штрик болон баг зэрэг washi tape эдрийг ашиглаж алдаагаа дарсан байгаа. Тэгээд жоохон ер нь бол нэлээд удаан сусан. Би нөгөө нэг хүмүүсийн ашиглаад идэг нэг хуудас үүдэн штэ яг дэвтрээ хуваадаг. Тэрийг нь ер нь бол ашигладаггүй. Яг ер нь бол хэрэгтэй юм байлээ л дээ. Гэхдээ яг одоогийн байдлаар бол надад нэг хийгээд байх сонирхол байхгүй учраас тэгээд яг тиймэрхүү байна. За тэгэхэд энэ бичлэгийг болохоор бүр 10 эднэр хийсэн бичлэг. Ер нь бол 2 дугаар сараа ч гэсэн аль хэзээ төлөвлөсөн байсан. Гэхдээ ер нь бол бүр нөгөө нэг карантины влог гэх тэр бичлэг хийснийхээ дараа л оруулах бах та. За харж байгаачлан дээрээ 6 байгаа. Тэгээ би энгийн үзэг ашиглаж байгаа болохоор үзүүр нь жоохон муухай болоодсэн. Тэгээ цаасан дээр жоохон тэрийг янзалсан. За энэ ер нь жоохон чанарын хувьд жоохон муу бичлэг болох нь дээ. Нөгөө нэг утсаараа бичлэг хийдэг. Тэгээд миний утасны камераас дээрс нь их хайтахан биш болохоор тэгээд та бүхнээс хөлцөл үсчиж байна.
За нэг иймэрхүү. Энэ яг голд нь байгаа хичээлийнхээ нэрийг бичих нүд нь болохоор 2 см-ийг харьцах нь 2 см-ийн хэмжээтэй нүд байгаа. Тийм 2 см-ийг харьцах нь 2 см. За тэгээд тэр хамгийн жижигхэн нүд нь болохоор 1 см-ийг харьцах нь 1 см. Харин тэр дээдлийн болон энэ зах хоёр талын захын нүднүүд нь болохоор 2 см-ийг харьцах нь 1 см, 1 см-ийг харьцах нь 2 см-ийн өргөнтэй. За тэр доотлын нүд бол ерөнхийдөө бол fail, washi tape наасан байгаа. За ингээд ерөнхийдөө болж байна. За тэгээд нөгөө нэг гаригуудаа бичих болон хичээлийн цагаа бичих нөгөө нэг хүснэгтийнхээ дээдлийг бас мэдээж маяглайнараараа тодруулж өгсөн байгаа. Ингэснээр бол харахад арай илүү эмгцэгцтэй бас нүдэнд арай амар харагдах байх гэж бодсон. Яг гэвэл би ер нь бол миний хувьд дан хар үзгээр хөтлөн гэдэг бол бүтгүүл юм л дээ. За тэгээд тэрнийхээ дараагаар болохоор энэ дээр нь twist тэгээ wet tears fry гэж fake calligraph-аар бичиж байгаа. Тэгээд нэгсэн харагдахгүй байна. Уучлаарай. Дахин хурцлж бичье. Камерныхаа өмнөөс. Утасныхаа өмнөөс. Тэгээд ер нь би бичлэгэн дундуураа ер нь дахиж ингээд юм ярихгүй зүгээр дуу явуулаад идэв штэ. Тэгээ ер нь дуу явуулахгүй байсан энэ дээр гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр ингээ юмаа сонсож байгаа зарим тохиолдолд ингээд амар чанга дуу явах ч юм уу эсвэл нэг юм дуу сонсмааргүй. Би ер нь ингэж бичлэгний завсраа дуу сонсох нэг дуртай биш байхгүй юу? Гэхгүй. Тэгээд ер нь ингээ бичлэгний дундуур хоолойныхоо хажуугаар бас voice over-ийн хажуугаар дуу ер нь явуулах уу яах уу гэж ойрдох бодож байгаа. Тэгээд энэ бичлэгэн дээр бол дуу оруулахгүй. Тэр нугаас эдитлэхэд чамар байдаг. Тэгээд та нар бас доор санал бодлоо үлдээгээрэй. За тэгээд бас өөр янз бүрийн санаа хараад за тэгээд хичээлийн хуваарийнхаа хажуу талын хуудсанд нь болохоор плейлист хийхэр болсон байгаа. За тэгээд хичээлийн төлөвлөлт гэчээ юм плейлистүүд болоо өвчва хүшээч чи юу ийгээд байгаа юм бэ гэж яг одоо доор комент дээр бичих гэж байгаа эсвэл ер нь тэгээ бодож байгаа бол миний хувьд бол хичээлийн ер нь чив чимээгүй хийнэ гэж би хизээч байдгүй л дээ. Яг ингээд хичээл дээр хүртэл амандаа жоохон дууайлаад ч юм эсвэл зүгээр ингээд талгаа дотроо ингээд дууга төсөөлөд яг тэнгээ хичээлээ хийдэг. Тэгээ гэртээ хичээлээ ихтэй ер нь дандаа л хажуудаа дуу тавьж суугаад хийдэг. Гэтэ нөгөө нэг амар чанга дуу биш. Зүгээр нэг юм амар зөөлхөн ийм хичээлээ хийхэд тохиромжтой дуунууд байдаг да. Яг тэд нарыг сонсоод ерөнхийдөө хичээлээ хийгээд хөвшсөн. Тэгээд тэр нь ч гэсэн бас миний өөрийгөө хичээлээ хийлгэж тэгж гоё тайван суух юм нь бол бас нэг арга зам юм уу олж нээсэн. Тэгээд тийм учраас өөрийнхөө онцлог тохируулаад бас энэ хуудсыг хийсэн байгаа. Тэгээд та нар бас хичээлээ хийхээ ажгаар дуу сонсох дуртай бол ер нь энэ хуудсыг бас туршаад үзээрэй. Юмэг яаж мэдгүй. Тэ? Тэгээд хэрвээ хэрэггүй гэж бодож ивэл тэгээд хийгээд хэрэггүй л дээ. За тэгээд энэ хүртэл нэмэртэйч үзэж байгаад баярлалаа. За тэгээд энэ плейлист нь болохоор би даалтууд болон хичээлээ хийх ажгаар сонсох тийм гоё дуунууд байгаа. Гэхгүй. За тэгээд тэр хуудасаа дуусгасныхаа араас нь study tracker буюу өдөрт ер нь хэдэн цаг хичээлээ давтаж гин, юу болж гин, яаж хийж гин гэдгээ ер нь бол track хийн. Тэгээд энэ дээр болохоор хичээлийн цаг орохгүй нөгөө нэг 6 цагийн хичээлийн цаг орохгүй яг нөгөө нэг суугаад гэрийн даалгараа хийж байгаа эсвэл өөр би даалтаа хийж байгаа тэр цаг л орно. За тэгээд би яаж хэмжсэн бэ гэхээр ер нь л 1-ээс 28 үгүй доошоогоо 30 ширхэг нүд доошоогоо 30 нүд 15 см гэсэн. Доошоогоо 15 см өргөөшөө болохоор 11.5 см-ийн өргөнтэй. За тэгээ эхний 1 см үгүй 5 мм эхний нэг нүдэн дээр нь болохоор нөгөө цагаа бичсэн байгаа. Би болохоор 2 см-ийг 1 цагаар авч үзсэн байгаа. За энэ дээр болохоор sleep tracker-аас яг
яаж хэмжүүл арай дээр байхыг харж байна. Тэгээд хамгийн дээдлэлт нь болохоор цагаа бичиж байгаа. Тэрний доор нь 29 нүд үлдэж байгаа шүү дээ. Та нар ойлгож байна уу миний яриаг? За би ямар ч тааш яриад басгач. Тэгээд тэр доотлын 29-т нь 28 хүртэл нь тоогоо бичээд тэгээд хамгийн доор нь нэг нүд үлдэнэ. Одоо бол яг дээдлэлтэй нэг зайгаа орхиод тэгээд шууд 1 гэд явчихжээ. Тэр дээдл энэ яг 1 гэд бичсний яг дээдлийн нэг нүдийг бас ашиглана. За ингээ 28 хүртэл бичсний дараагаар доор нэг нүд үлдэнэ. Тэрэн дээр болохоор би тэнцүүгийн тэмдэг тавьсан байгаа. Энэ яг тэнцүүгийн тэмдэг тавьснаар ямар утга илэрхийлж байгааг мэдэхгүй л дээ. Гэтэ би яг сарын төгсгөлд 28-ныхаа хичээлээ дуусгачаад яг 2 сард ер нь дунджаар өдөрт хэдэн цаг хичээлээд автав гэдгийг ерөнхийдөө бол трак хийгээд ер нь сарын дунджаа харах зорилттой гэсэн үг. За тэгээд түрүүний хэлсэнчлэн 1 цагийг 2 см гэж байгаа. Тэгээд хэдэн цагийн хооронд биш яг нийт хэдэн цаг хийснээр трак хий гэж бодож байгаа. За тэгээд ер нь хамгийн дээдл нь бол 5 цаг 30 минут. Би бол тэгээд ер нь бол нэх амар өдөрт тэгэж 7-8 цагаар суугаад идэг төрлийн хүн бол биш. Тэгээ өдөртөө яг жоохон нь жижиг таскуудаа өгөө тэгээд явдаг. Тэгээд 20 минут суучаад 5 минут босоод өрөө хаваараа алхаад юм иддэг ч юм уу тийм байдлаар хичээлээд авдаг. Тэгээд ер нь бол завсарлаггүй юм хийн гэж байдаг хүн л дээ. За тэгээд study tracker хийснийхээ дараа хажууд нь assignments tracker. Одоо өгсөн гэрийн даалгавар. За гэрийн даалгавар ч яриа биш. Бие даалтууд гэх юм уу? За тэд нэрийг ингээд бичнэ. За энэ болохоор айгүй гоё санаа зөө. Би нэг болохоор YouTube дээрээс нэг хүний бичлэгэн дээрээс харсан. Тэгээ тэр бичлэгний линкийг доор description box дээр холбоод өгч болно. Тэгээд мөн нөгөө нэг хичээлийн өрөөштэй хамгийн түрүүнд хийсэн тэрний санааг бас инэрлэгчээсээ харсан байгаа. Тэгээд би бас инэрлэгчийн Instagram-ыг доор холбоод өгье. За тэгээд энэ плейлистийг болохоор зүгээр хуучин дэвтрээ харж байгаа санаарсан байгаа. За assignment дээр болохоор нөгөө нэг дундаж юм гэж ахгүй зүгээр шууд яг 1-ээс 28 хүртэл яг 28-ыг хамгийн сүүлчийн нүд байлгахаар бичсэн байгаа. Эхлээд 1-ээс 28 хүртэл 28 хоногтой шүү дээ. 2 дугаар сар чинь. За тэгээд ажлын 5 өдрөө дугуулсан байгаа. Одоо жишээл 2 сарын 1, 2, 3, 4, 5 бол ажлын өдөр. Тэгээд 6, 7-ыг дугуулахгүй. Яг тэгвэл амралтын өдөр. Тэгээд ингээд 5-5-аар нь 2-ыг алгасаад буюу ажлын өдрүүдэд дугуулад үүнийхээ дараагаар болохоор яг хажуугийнх нь нүдэнд нь нөгөө нэг гариг нь бичээд явсан байгаа. Одоо 2 сарын 1-ний чинь нэгтэх. Тийм болохоор мөсөг тавина. Monday, Tuesday, Wednesday, Thursday гэд тэгвэл бас яг хитэх өдөр гэдгийг нь харахад арай амар бах. Нөгөө нэг ингээ календарыг эргүүлэх шаардлагагүй. Яг уу нөгөө нэг дугуулсан болохоор нэг заавал хийх хэрэг байхгүй л дээ. Гэтэ миний хувьд арай амар санагдсан. Тэгээд үүний дараагаар болохоор зүгээр assignments гэхээр дээдлийн зай нь хоосоо өргөжсөн болохоор багтахгүй байх гэж утсан ч гэсэн за яг уу шахаад ч болтгой биччихье гэж одоо tracker гэдэг үгийг нэмсэн байгаа. За тэгээд мэдээж палмастраар эхлээ сүрийн тавиад дараа нь бүдүүрүүлээд давхарлаад тэрний дараагаар хар үзгээрээ сүүдэр тавьж өгч байна. За тэгээд тэр оронд бас нэг юм хэлэхэд энэ бичлэгнээр лайк дарааг байгаа лайк дараад миний сувгийг subscribe хийх байгаа бас subscribe хийчээрэй. Тэгээд энэ дээр гарч байгаа санаануудыг бас таалагдвал screenshot хийгээд авч болно шүү. Тэгээд эднэр зарим нь сайн харагдахгүй байвал бас миний Instagram руу ороорой. Би тэгээ Instagram-да болохоор арай гайгүй хийчих байх. За тэгээд энийг болохоор 1 2 3 4 хувааж байгаа. Дотор нь эхнийхт нь болохоор өдрүүд болон тэрнийхээ гаригуудаа тэр хоёр дахь арай том буюу 2.5 см-ийн зайтад нь болохоор хичээлийнхээ нэрийг бичнэ. Дараагийнх нь буюу хамгийн том нь тэр чин хэд илээ 6 см-ийн тэр өргөнтэй тэрэнд нь болохоор яг ямар бие даалт өгсөн гэдгээ бичнэ. Тэрний дараагаар хамгийн сүүлд нь тэр 2 см-ийн нүдэн дотор яг хідний өдөр хураалгахаа бичнэ. За яг нэг тэр дээр болохоор жишээ болгоод харандагаар бичсэн байна.
За тэгээд ер нь бол бичлэг маань ингээд дуусах шатндаа бол орж ин дөө. Тэгээд мэдээж бичлэг таалагдсан бол мэдээж явахаас өмнө лайк дараарай. Намайг дэмжиж за ямар тач лайк дараарай. За тэгээд ерөнхийдөө бол ингээд бичлэг маань дуусж ин дөө. Тэгээд яг бичлэгний төгсгөлд үгээ хэлэх гэхээр иймэрхүүгээ хэлэх гэхээр яг нөгөө нэг ингээ хугацаа нөрөхгүй амар яруу санд руу амар сони юм хэлчихдэг гэсэн болохоор энэ удаагийнхаа бичлэгэнд бол ийм удаан хугацаа үлдээсэн байгаа. За тэгээд хичээл сурлагт тань амжилт хүсье.